Оросын одоо алдартай зохиолч Михаил Шишкиний бичсэн Миний Орос гэдэг номноос өгүүлбэрүүдийн монгол хэл рүүгээ орчуулад таймлоод ерөнхийдөө юу бичсэн утга санааг нь гаргаад энэ өгүүлбэрүүдийн нэгээр нь ярьж байгаамаа. Тэгээд энэ удаагийнх болохоор нэр нь болохоор Европ руу харсан цонх төл гэж одоо бичсэн байгаа. Энэ юу гэхдээ зэрэг Европ, Орос хоёр хоорондын энэ хоёр нийгмийн хүмүүсүүд бие бинийгээ ямар харж байгаа нэг цонхоор харж байгаа юм шиг ямар бие бинийгээ ямар хуу маягаар хардаг вэ гэдэг талаар хэлсэн юм байна. За энэ дээр ингэж үчижээ. Миний ээж аав эцэг өвгөд бол Европоос төмөр тороор тусгаарлагдсан ийм нийгэмд амьдарч байсан. Эднэр бол Европт очиж үзээгүй юм байна тий. А өөрөө бол 17 настай байхдаа бол Лондон, Берлин гэх мэт энэ хотууд бол энэ Шишкиний хувьд бол харь гараг шиг санагддаг байсан. За Парисын нэг кафед суугаад круассан идээд нэг кафе аваад уугаад сууна гэж төсөөлшгүй тийм одоо тийм хол санагддаг байсан мэл да. Энэ хүн чи өөрөө коммунизм үед амьдарч байсан, тэнд Оростой амьдарч байсан 17 та үедээ. За тэгээд тэр үед яагаад тийм байсан бэ гэхээр манай улсын телевизээр одоо Оросын телевизээр итгэж үнэмшин аргагүй тийм суртал ухуулга явуулдаг байсан. Одоо ямар аимшигтай аз жаргалгүй яадуу одоо юу гэдгийг те одоо ерөөсөө аимшигтай муухагаар амьдардаг хүмүүс дарлагдаж ингэж амьдардаг гэж барууных нэг сурталчилдаг байсан. Тэгээд энэ дандаа тэрэнд бол ерөөсөө нэг чихээрээ гаргаад нэг чихээрээ оруулаад нэг чихээрээ гаргадаг. Үнэхээр бүл цудхмаар тийм барууны тухай юм муухай пропаганда явуулдаг байсан юм аа манай телевизээр. А тэр нөгөө талаасаа одоо жишээ нь Оросын жуулчин одоо Карамзин гэдэг хүн дээр үед 18 дугаар зууны үед дэлхийгээр аялаад тэгээ тийм Оросын аялагчийн захидал гэдэг тийм сэтгүүлийг ингээд явсан газрынхаа тухай бичээд юм сэтгүүл гаргадаг байсан мэлээ. Тэр Карамзин гэдэг хүн Швейцарт очичоод ингэж бичсэн байдаг байсан гэнэ л дээ. Энэ Шишкиний уншсан тэр юун дээр нь захидал дээр нь Базлийн ойролцоо Базл гэдэг чинь одоо их Швейцар Герман хоёрын дунд байгаа тэр Альпийн нуруунуудын дас урсж байгаа Райн мөрний ирэг дээр зогсоод аз жаргалтай швейцарчуудаа та нар энэ сайхан байгальд тэврүүлээд ийм сайхан ахан дүүсийн харьцаат найнсаг харьцаатай хоорондоо хуультай ёстой тэг өөрийнхөө ёс жаншлаараа бурхандаа мөргөөд ингээд амьдарч байгаа ямар сайхан аз жаргалтай байна. Та нар одоо энийг эндээ талархаж өдөр болгон цаг тутам тэнгэрт талархалж байх хэрэгтэй гэж Швейцардуудад зориулж бичсэн байсан гинэ тэр ном дээр. Харин тэр үед манай Орос оронд бол ямар хүмүүсүүдийн хооронд харьцаа, нийгмийн харьцаа ямар байсан бэ гэхээр ерөөсөө энэ үгээр хүн болгон хоорондоо харьцахдаа чи босс бол би боол. А чи боол бол би босс. Ийм л харьцаа хүмүүсүүдийн хооронд үйлчилдэг байсан. Тэгээ тэр юм республик, тэгшэрх, сонгуул энэ гэх мэт одоо хүмүүсүүдийн хоорондын нийгмийн харилцааг яаж зохицуулж яадаг ийм юмнууд бол ерөөсөө байгаагүй. Тэгээд нэг өөр барууны нэг Швейцарын нэг ардын өнгө цэцэн үг, Оросын нэг тэр үед нэсэн цэцэн үг хоёрыг хоёуланг энд харьцуулж бичсэн байна л да. Оросд бол ийм ардынхын цэцэн үг байдаг гэсэн гинэ. Оросд одоо манад бол үн шударгаар яваад 10 цагаан хөдөлмөрөөрөө ойрт харж барихгүй гэдэг ийм үг Оросуудын дунд байдаг юм байна. А тэгсэн чинь Швейцаруудын дунд ямар үг байдаг вэ гэхээр тууштай хичээнгүй өдөр болгон байшингаа бариад байх юм бол нэг өдөр байшин дээр чинь өрөв тас ирж үүрээ барина гэж ийм үг байдаг юм байна. Энэ өрөв тас гэдэг чинь одоо нэг Европын байшин дээр ч гэсэн зурцсан байдаг штэ. Эн чинь нөгөө хүүхэд авчирдаг гэдэг тийм бэлэгдэлтэй юу байхгүй юу? Өрөв тас хүүхдийг авчирж өгдөг гэдэг. Тэгэхээр одоо ингэ чи ууггүй байшингаа бариад ингээд ариун цагаан хөдөлмөрөөр ингээд амьдралаа багаар сайжруулах байх юм бол нэг өдөр одоо үр сад чинь төрөөд өрөв тас чамд хүүхэд авчирж өгөөд ингээд амьдрал чинь ингээд үргэлжлээд явах юм аа. Ингээд өдөр болгон байшингаа бариад авах чинь хэрэгтэй юм а гэсэн тийм ийм эсэргээрээ ийм юу ардын цэцэн үг байдгийг бичсэн байна. За тэгээд өмчийн хувьд болохтой зэрэг
Оросд бол ерөөсөө хичнээн олон жилийн турш хүн өмч дандаа байсан боловч чамаас илүү хүчтэй хүчин зүйл ирээд тэр өмчийг авч болдог. Харин хичнээн их хөрөнгөтэй хүн байсан ч гэсэн тэр бол өөрөөс нь илүү хүчтэй хүн ирэх юм бол хөрөнгөнд татлахаагүй болчдөг. Гэнтэй болоод юм ямар нэгэн аргаар алдчихдаг. Харин Швейцарын нэг тариачин жижигхэн газартай тариачин хүн бол энэ газар нь түүний 10 дахь үеийн ч гэсэн энэ газар тэр үед 10 дахь үеийнх нь үр ачт нь очиж дамжин өвлөгдөнө гэдэг нь бол баталгаагаа мэддэг тийм. Яа гэхдээ өргөж тэр өмчийн баталгаа байсан учраас энийг бас харьцуулж бичсэн байна. За тэгээд ер нь Европ гэдэг бол ерөөсөө манай бидний үед бол Оросд бол нэг домог шиг санагддаг байсан. Европ гэхдээ зэрэг бид нар юу ойлгодог байсан бэ гэхээр энэ бол ерөөсөө хүний эрхэм чанар, dignity-тэй амьдрал энэ бол Орос хүмүүсүүдийн мөрөөдөл нь. Европ шиг хүний эрхэм чанар, dignity-г хамгаалдаг хүндэлдэг газар амьдрах бол энэ Европ Орос хүмүүсүүд бидний одоо dream мөрөөдөл байсан юм аа. Хувь хүний эрхэм чанарыг хүндэтгдэг эрх чөлөөний баталгаа бол энэ Европын үнэт зүйлээ. Тэгээд өргөс торны цаана ингээ хоригдчихсан. Тэгсэн мөртлөө боловсралтай одоо энэ шишгэн шиг өөрсдөд нь юм мэддэг болсон хүмүүсүүд бол дутагдчихсан юм бол энэ ерөөсөө Европ байсан. За тэгээд ийм Европын шиг ийм үнэт зүйлтэй нийгэмтэй болохын тулд бид нар 2011 онд Москвад манай хүмүүсүүд жагссан юм аа. Яг үүнтэй адилхан ийм Европ үнэт зүйлтэй Европ шиг нийгэмтэй болох гэж Украинчууд бас Майданыхаа талбай дээр жагссан юм аа. Ингээд бол 106 хүн Майданы талбай дээр амьсаа алдсан байдаг юм байна шүү дээ. Энэ хүмүүсүүд тэгэхэд Европын холбооны төлөө амиа ингэж алдах хүн Брюсселд ч юм уу, Страсбургт ч юм уу, эсвэл Den Haagт юу байдаг болов? Би бол байдаг гэдэгт бол итгэхгүй байна. Тийм энэс ингээ харахад бол одоо Европ гэдэг тэр төсөөлөл хүн болгоны хувьд өөр байна. Бидний хувьд те. Бидний хувьд бол ийм байсан. Европчуудын хувьд бол бас өөр байдаг байна. Тийм болохоор бид нэр Европ гэдэг нэрийн дор өөр юм яриад идэг юм байна гэдгийг бичсэн байна. За Парис юм уу, Монако юм уу, Берлинд амьдарч байгаа хүмүүсийн хувьд Европ юу юм бэ? Европ бол санхүүгийн, өр ширний, хүнд суртлын те одоо янз бүрийн асуудлуудын зангилаа төв. Жишээ нь Европын тариачдад бол яаж ахуйгаа яаж явуулахын заадаг, шаарддаг, стандартаар хязгаарладаг тий. Гэх мэтчлэн ийм юм бол Европ. Эсвэл зарим хүмүүст бол Европ бол Аз Африкийн дөрвөсtöд живэх гэж байгаа аимшигын газар. Бидний хүсэж байгаа Европ бол бидний хүсэж байгаа бидний яг мөрөөдөд байгаа юм бол өөрийнхөө эх оронд, өөрийнхөө улсад яг ийм Европыг хүний эрхэм чанар, dignity-тэй амьдралыг бий болгох гэсэн энэ Европыг бид нэр өөрснийхөө улс орн эх орондоо бий болгох гэсэн энэ бол бидний мөрөөдөл, хүсэл байсан юм аа. Тэгтэл ийм хүсэлтэй байж хахад одоо жишээ нь Украинд бол Москвагаас удирдуулсан Киевийн гэмт хэрэгтнүүд, бандитуудыг энэ эсрэг одоо энэ эрхчлөөтэй амьдрах гэсэн энэ хүсэл нь Украинчуудын тэр Европыг хүсэж исэн хүсэл байсан. Үүнийг бол Кремлийн хизээч уучлахгүй. Тиймээс Оросын телевизээр бол барууныг фашизмтай адилхан болгож үзүүлдэг. Бүр одоо ч гэсэн олон сая орсууд бол НАТО бол Украинчуудыг Оросын эсрэг дайнд ятгаад оруулаад Украинчуудыг ашигласан юм аа гэж ярьдаг. Энийг манайхан би урд нь сонсч байсан юм байна монгол хүмүүсээс. Баруун бол дайсан юм аа. Европ бол фашист. Тэдний эцэг өвгөд нь биднийг алж хэджсэн. Тэрнтэй яг адилхан биднийг одоо ингэж сөнөөх гэж байгаа. Тэгээ энэ Украинуудыг гар хөл болгоод ингэж ашиглаад ийм дайн хийгээд байгаамаа гэж одоо манай телевизээр ярьж байгаа гэдгийг бичсэн байна. За тэгээд баруун руу харах цонхоор бол Орос хүн бол яаж хардггүй одоо барууныг бол Орос хүн яаж харддаг вэ гэхээр ер нь Орос хүн бол харах гэсэн юм л хардаг. Жишээ нь өөрийгөө хардаг гэж хэлж болно. Яа гэхдээ зэрэг нэг хэсэг хүмүүсүүд нь одоо энэ барууныг хардаг цонхоор ингээд Европыг харахаар яг сэтгэл санаанд нь айгүй ойр хүсдэг юм нь байдаг, эрх чөлөө, dignity өөрийнх нь бахархдаг юм, өөрийнх нь хүсч идэг юм тэр баруунд байгаад байдаг. Нөгөө нэг хэсэг хүмүүсүүдийг тэр цонхоор харахаараа
Баруун юу вэ гэсэн чинь энэ үл ерөөсө түүхийн турш дайсан Оросыг боолчлох гэсэн, уусгах гэсэн зорилготой Америкийн хөл гар бологчд гэж тэр цонхоор хүмүүсүүд хардаг. Тэгэхээр энэ Оросын нийгмийн хүмүүсүүд бас барууныг тийм яг өөрөө хамгийн гол нь өөрөө хинбэ гэдгийг баг харж болдог гэдэг шүү дээ. Тийм ээ. Баруун нь ямар байхаас үл хамааран хүн ер нь харах гэсэн юм ал хардаг гэж. Харин тэгэхэд барууныхан бол нөгөө талаасаа Оросыг харахтаа ойнсох шиг, таашгүй, нууцлаг, зовлонд дуртай, зовлонгоор цангасан, тэсвэртэй, зовох чадвартай, бэлэг танхай гэх мэтлэн ингэж дүгндэг. Ерөөсөй ойлгохгүй болохоор эднэр л одоо ойнсох шиг гэж ярьдаг. Тэрэн дээр харин энэ Василий Гроссман гэдэг хүн, Орос хүн байна л да. 1961 онд энэ ойнсох шиг гэдэг юм дээр ингэж хариу бичижсэн гинэ. Орос оюун санаа бол ойнсох шиг биш юм. Орос оюун санаа гэж би орчуулад байгаа юм. Русische Dusche үлээ дүүхач үлээ гэдэг байгаа шүү дээ. Орос оюун санаа бол ойнсох шиг биш юм. Орос оюун санаа юу юм бэ гэхдээ зэрэг Оросын нийгмийн 1000 жилийн турш Оросын боолчлолын нийгэмд 1000 жилийн турш боолуулсан боолын сэтгэхүйг чинь энэ Оросын оюун санаа юм а гэж энэ хүн бичсэн байна. Одоо 1000 жил боолын нийгэмд боочлогдсон хүмүүсүүд л одоо ийм Орос шиг оюун санаатай болдгийм байна л гэж би ойлгож байна энэ юунаас нь. За тэгээд энэ орчин үеийн барууны нийгмийн Алтан ордны Москвагийн улс хоёрын одоо Алтан ордны Москвагийн улс гэж байгаа байхгүй шишгэнч ном дээр одоо энэ байгаа улсаар яриад байгаа юм л да уг нь Алтан ордны үед анх байгуулагдсан улс учраас энэ хоёрын хооронд одоо ер нь энэ хоёрыг тусгаарлаж байгаа нэг дунд нь нэг хувьсгал байна гэдэг. За тэр хувьсгал нь одоо ямар хувьсгал юм бэ гэхдээ зэрэг энэ бол хүн төрөлхтний түүхэнд бий болсон энэ олон жилийн өмнөөс хүн төрлөختөн ингээд нөгөө сүргээрээ одоо амьтдынхаа адил те сүргээрээ бөөнөөрөө нэгэн омгийн дор одоо нэг ахлагчийн дор нэг хааны дор нэг удирдлага нэг цаарын дор ингэж зогцож тэрэндээ үйлчилж ингэж амьдарсаар ирсэн бол цөөхөн хэдэн зуун жилийн өмнөөс эрх чөлөөтэй хүмүүсээс бүрдсэн тийм цоо шин нийгмийн байгууламж бий болгож эхэлсэн юм байна. Энэ болохтой зэрэг энэ одоо анх одоо энэ Европын Христосын протестант шашинтай улсуудад анх их бий болсон. Одоо энэ нь болохоор шашны реформац соён гэгрүүлэлтгээр болсон юм билээ. Одоо эднэрийн төлөөлөлөд бүр анхных нь болохтой зэрэг бүр 14 дугаар зуунд байсан юм билээ. Одоо зарим нь нэг хэсэг нь энэ Англид тэрний сурагч нь болж исэн Ян Хус гэдэг одоо энэ Чехт байгаа энэ Чехийн Прагийн Старомнемска намстиг дээр одоо хөшөөнд байдаг тэр Ян Хус гэдэг хүн байгаа. Та нарт Праг орвол үзээрэй. Тэр болохтой зэрэг Карлыг сургуулийн декан байсан. Тэгээ эн чинь одоо энэ шашны энэ одоо юунууд реформац их анхны юмнуудыг хийжсэн. Тэгээ энэ нь айгүй бас хүлэмжшөөрөхдөггүй эсэргүүцэл тулаад энэ Константд авчирч тэр Ян Хус шин шатааж алж исэн бил. Их мэтлээ одоо 14 дугаар зуунаас эхэлтэй. Тэгээ гол нь 17 дугаар зуунд энэ одоо энэ соён гэгээлээр бий болсон нэг юм шинэ хувьсгалыг ярьж ин л одоо тэгэхээр шинэ энэ Европод чинь хэдэн зуун жил болж иж энэ хувьсгалын ард гарсан байна шүү дээ. Тэгээ энэ хувьсгалынх нь гол онцлог нь болохоор нийтийн одоо хамтын коллективний энэ оюун санаа мэдрэмжээсээ хувь хүний ухаан санаа руу шилжсэн ийм хувьсгал одоо нэг хүн одоо жишээ нь би гэхэд нэг хүнээс айж эсвэл хүнээс юм асууж те хүнд захирагдаж амьдарч байснаа гэнтхэн үгүй би ерөөсөө өөрийнхөө амьдрья гэдэг ийм сэтгэхүйтэй болоод ингэ явчихвал энийг л хувьсгал гэж хэлээд байна л да хүн болгон гэхийг. Тэгэд миний эрх маань хангагдах юм бол би өөрийнхөө эрхийг хангуулж чадах юм бол хүн болгон тэгж бодох юм бол бусдын эрх ч гэсэн бас яг адилхан хангагддаг энэ чаддаг нөгөө хувийн эрх чөлөө рүү яваад. Ийм одоо эрх чөлөөг мэддэг ийм хүмүүсүүдийн нийгэм 200-300 жилийн өмнө одоо хэдхэн зуун жилийн өмнө хүний нийгэмд одоо энэ хүн төрлөختөн дотор бий болсон юм байна энэ Европод тий. За энийг тэгээд энэ нийгмийн ялгаа нь болохтой зэрэг юун дээр суурилдаг вэ гэхээр мараал ёс суртахуун дээр тулгуурласан өмнөх үеийн одоо нийгмүүд нь болохтой зэрэг айдас хүчирхийлэл дээр тулгуурласан ийм нийгэмтэй байсан. Энэ ялгаа
одоо бурхнаас айсандаа биш нүгэл хийлээ гэж нүгэл хийж хойд насандаа те ийм болж төрөхүй тэгхүй гэсэндээ биш яг өөрийнхөө ёс суртахуунаар шийдвэрээ гаргаж байгаа хүн л шууд одоо эрхчлөлттэй хүн болж тэр нийгмийн одоо нэг эд хэсэг нь болох нь шүү дээ тийм ээ. Хүчирхийл бурхнаас айхсандаа биш өөрийнхөө рацио ухаан бодлороо үйлдэл хийдэг. Үндсэн хууль гэж байдаг. Тэр хуулийн дагуу амьдардаг. Хүний эрхэм чанарыг ойлгосон ийм шинэ нийгэм үүссэн ийм процесс юм аа. Энэ одоо энийг л одоо хувьсгал гэж хэлнэ. Манай Монголд бол миний бодлоор одоо явагдаж байгаа хувьсгал гэж болох юм тий. Одоо энэ 90 оноос хойш нэг манай Монголд ч гэсэн явагдчихл байгаа бох тодорхой хэмжээнд гэж бодож штэ. За тэгээд энэ манай Оросын нийгмийн улсын цөөнх нь болохоор энэ ийм шинэ нийгмийг хүсдэг. Харин олонх нь болохтой зэрэг эрх баригчдынхаа өмнө сүгдөөд сүргээрээ амьдрахыг хүсдэг. Одоо Оросын нийгмийн гэж. Энэ иргэншлийн цоорхой энэ ангал бол Европ, Орос хоёрын одоо бие биендээ үл ойлголцдог бүх энэ үл ойлголцлынх нь үндсэн шалтгаан юм аа. Тэг хоёр өөр үнэт зүйлтэй нийгмүүд байна шүү дээ тий. Одоо жишээ нэг жишээ байсан байна. Дэлхийн 2 дугаар дайнд ялсан одоо энэ Британий Черчилль тий. Черчилль чинь Дэлхийн 2 дугаар дайнд Британиг ямар ч дайн үзүүлэхгүйгээр тий дайн болох нутагт оролцуулахгүйгээр фашистын Германаас аварсан шүү дээ тий. Тэгээ энэ хүн чинь 1945 оны сонгуулиар сонгогдоогүй гэж байна шүү дээ. Тэгээд харин манай Сталин бол дайны дараа за одоо бид итгэвчтэй гарлаа гэсэн бол манай Орос хүн бол төсөөлшгүй одоо ийм хоёр өөр сэтгэхүйтэй юм аа гэж байсан юм аа гэж үзэж байна. Тэгээ ер нь бол энгийн дундаж Орос хүн бол барууны хууль төсийг ерөөсөй ойлгодгүй. Одоо жишээ нь 1215 онд бичигдсэн энэ Британий хууль бол одоо хүртэл хүчинтэй мөрдөгцөөр ирсэн. 1215 оноос бичигдсэн хууль одоо ч гэсэн өнөөдөр хүчинтэй байгаа юм шүү дээ энэ Англид чинь. Гэтэл ингэж үйлчилдэг хуулийн харьцааг энэ хуулийн харьцаа Орос орн тэр байтугай 13 дугаар зуунд ч байгаагүй одоо ч байхгүй. Москвад үйлчилдэг ганц хууль бол ерөөсөө Кремлийн хааны хууль. Кремли одоо Путиний хууль. Тийм түн. За тэгээд энэ Москвагийн улсын энэ албатуудын иргэдийнхэн нэг ойлгодгүй зүйл юу вэ гэхтэй зэрэг бид нар ч гэсэн бас ойлгодгүй юм шүү байгаа. Хүний эрх бол улсын эрх мэдлээс хамаарах ёсгүй маа. Хүний эрх гэдэг чинь тусдаа зүйл юм аа. Энэ улсын эрх мэдлнүүд чинь хүний эрхэд халдаж болохгүй юм аа, болдгүй маа гэдгийг ерөөсөй ойлгодгүй гэж. Одоо энийг манай Монголд ч гэсэн одоо энэ улсын байгууллага, төрийн байгууллагын хүний эрхэд халдаж болохгүй. Бид нар тийм эрх байхгүй гэдгийг одоо манайхан мэдж гин үгүй юу те. Одоо энэ бидний албан ёсоор үндсэн хуулиар яасан манай хуулиарчин болвол бидний эрхэд, миний эрхэд одоо тий мегагийн эрхэд бол энэ төрийн байгууллага, энэ улсын байгууллага миний эрхэд халдах эрхгүй шүү дээ. Энийг одоо би ойлгоогүй учраас ингээд эрхээ хамгаалж чадахгүй яваад ийн гэсэн үг байхгүй. Тийм учраас хүний эрх гэдэг бол ерөөсөө хууль төстэй оронд бол халдашгүй байдаг. Энийг тэгээд Оросын иргэд бол ерөөсөө ойлгодгүй. Энэ бол ерөөсө тусдаа хараад босвол хүний эрх гэдэг бол иргэдийн эрхийг зөрчиж болдгоо маа гэдгийг энэ улсын зөрчиж болдгоо маа гэдгийг ерөөсөө энэ манай Орос улсын иргэд мэддэггүй. Тэгээ улсын зөрчөөл идэг тэгэл ийм хуультай гэдгээ мэддэггүй мүү одоо ер нь энэ ялгаал байна л да одоо энэ Англи Орос хоёрын. За яагаад гэхдээ зэрэг Орос улсад бол бүх улсынх нь иргэд нь газар нутагтайгаа энэ Кремлийн хааны цаарын өмч нь ерөөсөө иргэн хүний эрх нь бол ерөөсөө эрх баригчдынх нь дур зургаараа аашлахаас шууд хамааралтай. Одоо эрх баригчд нь яаж яах нь тэр хүний иргэн хүний эрх бол ерөөсөө яавал яам гэж байна. Тэгээд тийм учраас одоо манай улсад 21-р зуунд энэ иргэншлийн ангал энэ баруун энэ Орос хоёрын хооронд байгаа энэ ангал улам бүр томроод тэгээд одоо энэ онцгой шиг улсаа гэдэг нь бүр том онцгой шиг болоод улам ингээд салаад явж байгаа юм. Энэ ангал одоо ингээд бүр улам томорж байна гэд ингээд дуусгасан байна энэ өгүүллээ. Баярлалаа Мига.
За яста яг манайхыг хэлж байгаа юм шиг юм боллоо одоо наа чинь тий. Харин тийм байгааз. Нэг хамтын сэтгэлгээнд тэгээд одоо улсын эрх ашигын нэгдүгээрт хүний эрх ашиг гэж байхгүй. Ерөөсөө нэг юм сэтгэлгээнээс салж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ одоо наадах чи Европ хэдэн зуун жил явж иж энэ том хувьсгалыг хийсэн гэж ярьж байгаа бол одоо бид нар чинь дөнгөж 30 жил юм уу? Юу ч болох тий. Гэхдээ бид нар бол бэлэн юм дээр явж байгаа байхгүй тий. Ингээд ойлгоё гэвэл эднэрийн туршлага биш шүү дээ. Тий шүү дээ. Тэгээ одоо тэр Европыг харсан Орос хүнд байдаг хоёр цонхыг харьцуулж байна шүү дээ тий. Нэг гэсэндээ оюун санаа одоо элит юм ойлгодог оюун санаагаа эзэмшсэн хүн бол нэг гэсэндээ тэр Европт очиод тэр одоо тий тэр хуульт ёс зөв тэгээ мораль ёс суртахуун тэр нөгөө dignity гэдэг юмыг мэдрээд харж болдог. Тэгсэн чинь тэрийг харж чаддгүй хэсэг бүлэг хүн гэдэг. Тэр чинь одоо энэ манай ояачд юм биш үү тий. Нэгэсэндээ нэг Оросын энэ пропаганда юм уу эсвэл энэ хуучин сэтгэлгээ энэ хуучин хайрцагнаас гарч чадаагүй хүмүүс нь тийм юмыг хараад энэ наад хүн чинь эсрэгээр нь өөрийгөө тэр хүнд юу харагдаж байна гэдгээр өөрийгөө тодорхойлж байгаа маа тэр тусгалаараа өөрийгөө эргэж дүгнэ гэж хэлэх гээд байгаа юм шиг санагдлаа надаа. Ер нь тэр хүн өөрөө тий Европ руу харлаа гэсэн чинь өөрийгөө л хардсан юм байна л да тий. Тий. Өөрөө хинбэ гэдгээс харчиж шүү дээ. Тий нөгөө толны тусгал нь өөрөө байна гэсэн үг гэж л яг л тэгж хэлж байгаа юм байна л тий. Тийм бэ. Өөр чухал point юу гарав? За тэгээд бүгд л чухал байлаа да. Яг л бидний нөхцөл байдал харагдаад байна шүү дээ. Тэгээд тэр боолын сэтгхүү гэдэг асуудал. Тэгээ Орос улс бол одоо юу 1000 жил боолын сэтгхүүгээр явсан. Би л баримтат нэвтрүүлэг Оросын түүхийн тухай үтсэн юм аа. Мэдчихэв. Угаасаа л дандаа тийм юу одоо нөгөө бусдын төрмгийлэл нэг тэр юм давтж ийсэн хаанчлалын дор амьдарч ийсэн энтер гэл нэг дандаа л нэг тийм сэтгхүүтэй явдаг гэдэг нь бол үнэн л дээ. Оросд бол ерөөсөө тийм бие даасан манай Монгол шиг энтер тийм эзэнт гүрний том гүрэн байх тийм сэтгэлийн оюун санааны юм бол Оросын ард түмэнд бол ерөөсөө байхгүй юм байлээ шүү дээ чинь. Тэгэхээр наад чинь тэр боолын сэтгхүүтэй гэдэг чинь үнэн. Тэгээ бидний харин энэ социализмын энэ он жилүүдэд харин манай монголчуудын тархийг угаасаар байгаа харин боолын сэтгхүүтэй болгож авч чадсан юм биш үү? Бид нар ч одоо боол байхдаа тун дуртай байгаа ч тийм. Орос ах нар гээд шүтээд бишрээд тэр юу key point боолын сэтгхүү гэдэг дээр яг бид нартэй бол яг адилхан юм хэлжээ. Тэр юу соёлын хувьсгал бүхлбүтэн хэдэн зуун дамжиж хүн төрөлхтөн бойжуулж ирсэн одоо юу шүү дээ тэр хамтын сэтгэлгээ коллективизмээс гарч хувь хүний орон зай хувь хүний dignity гэдэг чи одоо Япон хэл дээр харах юм бол нэг дөрвөн ханзаар илэрхийлж байгаа. Хувь хүн өөрийгөө өөрөө хүндэтгэх өөртөө үнэлэмж өгөх явдал гэж хэлж байгаа шүү. Тэгээ энэ хугтхан эдгээр манайд яг ачгүй орж ирээгүй л байна л да. Дөнгөж 30 жил бид нар одоо тэгээд зах тухаас нь яриад ингээл үзээ сууж идэг. Одоо энэ Германы үндсэн хуулийн хамгийн дээр нэгийг нэгдэн одоо dignity бол халдашгүй, хувь хүний dignity бол халдашгүй юмаа гэдэг өгүүлбэр байдаг байхгүй юу? Тэгэхээр бүрээсээ хамгийн чухалжилт тавьж байгаа энэ юм. Манай Монгол бол яг хуулийн legal info дээр хүний эрхэм чанар гэж орчуулсан байлээ. Тэгээ манайхан ч одоо тэрийг хүний эрхэм чанар гэхээр чи яг хэлэхээр юу гэж ойлгох вэ тий? Тэгэхээр яг л шинэ юм байгаа байхгүй бид нарт. Тий, наа чин тий үнэлэмж бол арай өөрөөр илэрхийлэгдээд байгаа юм. Тэгээд эрхэм чанар гэж орчуулах нь одоо хэр зохимжтой бол би одоо Япон хэл дээр ханзаар нь бодоход бол хүн өөрөө өөрийгөө
одоо юу хүндэтгэх явдал гэж илэрхийлээд байгаа байхгүй. Яг өөрөө өөрийгөө ч биш одоо жишээ нь дигнитигээс болоод жишээ нь одоо ингээд энэ хүн алдсан хүн бай гэж бодъё тий одоо нэг алуурчин тэр чинь энэ хуульд ясанд чинь ингэж байгаа байхгүй энэ хүнийг болвол зөвхөн хууль шүүх ёстой шүүгчтэй хууль шүүхээс шүүх ёстой өөр хүмүүсүүд бол шүүх ёсгүй тийм учраас тэр хүнтэй яг адилхан тийм одоо бид нэр одоо ингээд хажуугаар нь гарахтаа энэ мө алуурч ингээд зохиод авдаг ч юм болохгүй гэж байгаа байхгүй тэр хүний дигнитийг хамгаалаад тэгээд хүн болгоны дигнитийг халдашгүй байхын тулд алуурчны дигнитийг ч гэсэн хүндэтгэх ёстой. А тэр яг хийсэн хэргийнхээ хулгай ээж үү, хүн алж үү, яасан бэ те тэрэнд нь таарсан хууль байгаа тэрнгүүр шийдэх нь. Тэрнээс биш тэр хүнийг би муухай чарж болохгүй гэж байгаа хгүй. Одоо ингээ ер нь яг адилхан харьцах ёстой. Би шивгч биш учраас нэг тийм маягийн юм байгаа юм л да. А тэгээ өөр нэг манайхан нэг буруу ойлгодод идэг юм. Энэ хүний эрхчлөө, хувь хүний эрхчлөө ярихаар энэ ардчлалын юм ачи юм яриад идэг гэдэг дургу. Тэрийг бас айгүй ойлгодгүй юм байлээ. Энэ чинь ягаад нэг хүний эрхчлөө яаж чухал юм бэ гэхээр нэг хүний эрхчлөө хангагдаад ах юм бол бус түүнийх нь бас ингээд автоматар хангагдаж шүү дээ. Одоо би миний эрхчлөө хангаж яхад би одоо ингээд эрхчлөөгөө хангуулахгүй байх юм бол чиний ч гэсэн хангагдахгүй болчихж байгаа шүү дээ. Энэ нийгэм чинь хүний эрхчлөөг ингээд яагаад гэх юм бол тийм учраас тэр яг ингээд тогтооцсон хүний эрхчлөөг хангадаг нийгэмд нэг ч хүний одоо эрхийг зөрчихгүй байх нь айгүй чухал энэ хүмүүс. Тийм учраас яг хүн болгоог өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх нь айгүй чухал юм бэл. Тэгээ одоо манай Орос юм уу энэ манай Монгол юм уу Оросын нийгэмд ч одоо хүн болгоно эрхчлөөгөө хангагддаггүй болохтой зэрэг шал өөр нийгэм болчиход байгаа байхгүй энэ барууныхнаас. Яг тэгж наадхыг чинь манайхан бас нэг жоохон үгийн түлхүүр нь буруу яриад байгаа. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэж хэлээд байгаа. Тийм биш. Нэг хүний эрхээр нөгөө хүмүүсийн баталгааж байна. Баталгаа тийм тий. Ингэж юу зөвөр ойлгох хэрэгтэй. Энийг болохоор хязгаарлагдана гэж буруу ярьцгаа. Тэгээ бас хараа энэ дандаа амиа бодсон хүмүүсүүд хүний эрх гэж ярьдаг гэж бас нэг буруу ойлголттой байна. Энэ амиа бодсон хүмүүсүүд одоо энэ нийгмээ бодохгүй зөвхөн амиа бодоод өөрснийгөө бодоод байдаг ингээд манайхны шиг юм бурхны шашинтай улсад явж таарахгүй гэж яриад байгаа байхгүй. Тэр чинь бас айгүй буруу ойлголцол яваад байгаа шиг байна. Тий наа чи нөгөө хамтын сэтгэлгээндээ айгүй их автцсан учраас яг тийм тэгэж юу ойлгоод байгаа байхгүй. Энэ яриад байгаа нөгөө хувь хүний орон зай энэ асуудлыг чи ерөөс ойлгохгүй байгаа учраас тэгж яагаад байгаа байхгүй. Хувиа хичээж байгаа хэлбэр ерөөсөө биш шүү дээ. Ер нь энэ хамтын би бол ингэж ойлгоод байгаа. Хамтын сэтгэлгээ буюу эсвэл нийгмийн төлөө мөлөө энэ төр гэсэн одоо бүгдээрээ нэгдэх ёстой энэ төр гэл нэг ийм юм ярьдаг нийгэм болсон маш манайхч. Тэгээ ийм байх тусмаа өөрөө тэр би одоо бусдын төлөө амьдарч байгаа юм шиг энэ ийм оюун санааг суулгацсан учраас эргээд нийгмээ идэхтэй, эргээд нийгмээ заллахтаа юу ч боддоггүй шүү дээ. Эсвэл эргээд нийгмээсээ юм хайдаг ийм хүмүүс болчиход байгаа байхгүй сэтгэлгээ нь. Гэтэл хувь хүний тэр сэтгэлгээ орон зай энэ юм олцсон хүн гэдэг чинь бусдын орон зай тэр бусдын одоо тэр эрх ашиг руу хизээч хөндөж ордгоо байхгүй. Тэгээ энэ хоёрын асар том ялгаа гэдгийг л ойлгож олж харах хэрэгтэй байна. Одоо энэ манай энэ их авилгал хулгай дээрэм энэ асуудал чи ерөөсө бүгд энэ хамтын сэтгэлгээний хар гай гэж бодож байгаа шүү дээ. Нэг бусдын төлөө амьдарч, бусдын төлөө зовж, бусдын төлөө жаргаж байгаа хүн шиг. Тэгээд энэ зүйлийг дандаа тэр нийгмээсээ буцаж ингэж хэмлэх энэ сэтгэлгээнийх нь энэ нь өөрөө нөгөө юу хөрсөн олж өгödдөг ийм юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс одоо хувь хүний орон зайгаа олцсон өөрийгөө өөрөө мэдчихсэн хүн бол хизээс бусдын орон зай руу орохгүй бусдыг одоо хүндэтгэхгүй байдаггүй байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал айгуу чухал юм шиг санагдаж байна. За орой минь наргил жигмүү орж ирсэн байна. Цэ гэдэг хүн орж ирсэн байна. Яа Цэ Батцуур орой минь манад анх удаа орж ирж байгаа хүн юм байна. Асуулт ярилцах юм байл яраарай. Орой минь энэ гоё сонирхолтой ярилцлагуудын таалагдж байна. Яг ерөнхийдөө нэг ганц хоёр зүгээр саналаа хуваалцахад би Монгол
Монгол хүн угаасаа тэгээд Солонгостой бас нэлээд хэдэн жил болсон. Дараа нь Европт нэлээд хэдэн жил байгаад янз янзын орнууд нэлээд удаан амьдраад явж байгаа. Зүгээр Европ энэ барууны хүмүүсийн ялгаа, Аз хүмүүсийн ялгаа, Монгол хүмүүсийн ялгаа гэж хаяа дотроо бодож үлээд ялгааг нь хараад зүгээр ер нь нийгмийн хөгжлийг нь харж яхад энэ баруунд ялцгүй нийгмийн хөгжил нь хамаагүй тасраа явцсан. Энэ дээр нэг хоёр том ялгаа харагдаад байна шүү дээ. Нэгдүгээрт нь та хоёрын яриад байгаа хувь хүний дээр нөгөө эрх чөлөө, хувь хүний бие даасан байдал маш хүчтэй явдаг. Тэр нь эргүүлээд юун дээр айгүй том харагддаг вэхээр ялангуяа энэ шинжлэх ухааны нээлт эднэр дээр бол одоо ер нь бол дэлхий дээр явагдаж байгаа хамаг том шинжлэх ухааны нээлтүүд яг үнэхээр баруун талд явагдаж байна те. Америк, энэ Европын орнууд. Аз руу болохоор яг тийм нээлт бол хийгдэж чаддгүй. Нээчихсэн нээлтийг бол сайжруулад идэг. Японд, Хятад гэдэг юм уу. Нэг баруунд нэг нээлт гарлаа тэрийг айгүй гоё төгс болгоод яваад идэг. Яг ийм өөртөө нээлт хийх тал дээр бол айгүй мог. Энэ болохоор магадгүй энэ барууны хувь хүний өөрийн гэсэн бие даасан чадвар, бие даах байдалтай тэгээд амьдралдаа айгүй том зорилго тавьж амьдрдаг. Ахуйн сэтгэлгээнээс нэлийн хол залуучууд нь харддаг те гарч ирээд 20-30 наснда хүртэл үүрэл аялаад явчихдаг. Амьдрал нь бол тийм шал өөр том зорилготой байдаг. Манай Монгол залуучууд ч юм уу баруун Азийн бол илүү нэг ахуйн сэтгэлгээтэй адам болоод нэг гэр бүлтэй болоод үр хөвгтэй болоод нэг ажилтай болоод нэг машинтай болоод тэгэл амьдрандаа гэсэн зорилго нь угаасаа айгүй тийм жижиг юм болоо явж байгаа. Тэр нэг ийм том ялгаа харагддаг юм шиг санагдаад. Хоёрт нь бас энэ саяын энэ бие даасан байдал ялангуяа энэ төрийн систем тогтолцоон дээр айгүй харагддаг. Төр дээр жишээ нь одоо Монголд бол гэдэг ч юм уу Монгол шиг юм орнуудад Азийн орнууд байна, Орос байна. Шийдвэр гаргахад заавал дээд удирдлагын хардаг. Хамгийн том дарга захирал юу гэж хэлэх нь яг тэрний дагуу яв. Гэтэл баруунд бол тухайн албан тушаал дээр байгаа хүн болгон яг өөрөө бие даасан шийдвэр гаргадаг. Өөрийнх нь шийдвэр бол айгүй чухал. Дээд удирдлага эднэр бол яг тэр дунд шатны яг тэр ажил хариуцж байгаа хүмүүсийн үгийг сонсно. Юм уу нэг юм шал өөр юу өстэй байхгүй. Тэр нь эргүүлээд нөгөө хууль хэрэгжих тал дээр бол айгүй хүчтэй харагддаг юм шиг. Иймэрхүү нэг ялгаанууд анзаарагдаад. Баярлалаа. Яг л наадхай чинь л ярих гал. Чи бүр гоё кейс юутай харьцуулалтаа ярьж өглөө. Харин тий одоо тэгээ энэ сэтгэхүйг бид нэр Монгол хүн одоо яаж энэ одоо оюун санааны энэ өөрчлөлтийг авах вэ гэдэг ийм том асуудал байна да. Энэ одоо боловсролтой яах ёстой юм уу? Ахуйг нь өөрчлөх ёстой юм уу? Эсвэл үнэхээр эдийн засаг чадвар энэ материалыг нөгөө хүний анхан шатны одоо хэрэгцээгээ хангаж ээж энэ ойлголт руу орох юм уу? Ордог ёстой юм уу? Эсвэл ингээд оюун санаа нь өөрчлөгдөж эсвэл нөгөө юмнуудаа тий ингэж хангах ёстой юм уу? Нөгөө дахиад анхдаг ч юм уу, өндгөн анхдаг ч юм уу гэдэг шиг ийм асуудал донд бид нар одоо гаргалгаа олох ёстой. Ийм л цаг үе дээр байх шиг байна та. Тэгээ энэ номтойгоо уялдуулаад ярих бол ерөнхийдөө бид нар энэ Орос улсын Украин руу дүрм ээлж дайрч энэ дайн байлдаан хийснээс үүдэлтэйгээр бид нар энэ Орос орн гэдэг чинь бидний нөгөө бодоод байсан нөгөөс том орн гэдээсэн манай ах нар манай хөрш том хөрш гэд ингэж бодоодсэн энэ орн маань ер нь ямар улс байсан юм бэ? Эдгээр ер нь ямар хүмүүс юм? Дэлхийн нийтээр сонирхож байна л да ярьж байна. Тэгээ мега маань харин герман хэл дээр ингээд энэ шишгэн гэдэг Оросын одоо уран зохиолчдын авдаг 3 том шагналыг авсан энэ Орос улстай бол маш том ганцхан хүн байдаг гэвчтэй тий. Энэ том уран зохиолч өөрөө баруунд гараад ингээд энэ барууныхны ойлгож байгаа ойлголт тэгээ Орос хүний ойлгож байгаа ойлголтууд энэ хоёрын хооронд ийм зөрүү байна гэдээ ялгаа тавьсан ном юм байна л да. Тэгээд энэ номыг уншсан чинь
ердөөсөө бид нар тэнд харагдаад байдаг. Тэгээ бид нарыг хэлж байгаа юм шиг юм болоод байна л та. Тэгээ бид нэр ингээд мега маань ингээд цаг гаргаад төлөв бүлгээр нь ярьж өгөөд ингээд бас нэг жоохон задаргаа яриад байгаа санаатай. Тэгээ манайхан чөлөөтэй гарч ирээд сайхан ярилцаарай. Тэг би одоо Энэ англиар аа, англиар ярьдаг хүмүүсүүд бол энэ номыг Audible дээрээс Amazon-оос аваад өөрснөө сонсохоор байгаа юм билээ шүү. Уншихаарч байгаа бах. Айгуу сонирхолтой. Би ч одоо бас товчлоо зарим нь чухлын ярьж байгаа учраас бас өөрснөө англи хэлтэй хүмүүсүүд манай залуучуудад нэр уншиж яавал юунд Amazon дээр байна лээ шүү. тэгээ саяны нөгөө цэгийн хэлсэн Батцуурийн хэлсэн юм дээр бодоход энэ Аз хүмүүсийн бас нэг өөрсдийнх нь энэ юу одоо Европ хүмүүсийн хэмжээнд хүрч чадахгүй энэ оюун санааны те энэ юм дээр бас хоцрогдол байна гэдэг дээр бас бодлоо л доо. Тэгээ яг Азууд дотроос энэ миний амьдарч байгаа энэ Япон орн бол харьцангуй бас энэ одоо тий алхам төрүүлээд ингэ явж байгаа орн. Тэгээ энэ улсын бас үндсэн өөрсдийнх нь тэр уламжлалт амьдрал юм хүмийг нь харахад нэг тосгоны тариачин одоо бас нэг тийм хамтын бас нэг коллективизмын шин чанартай ийм одоо уламжлалтай хүмүүс байгаа даа байхгүй. Тэгээ яг бас өнөөдөр энэ дэлхийн хэмжээнд бас эднэртэй нэг G7-той өнтер ингээд зэрэгцээд ингээд явдаг эдийн засгийн өндөр үзүүлэлттэй энэ орн яаж болж чадав гэд ингээд бодоход ерөөсөө энэ орчин үеийн одоо нөхцөл юунд өөрчлөлтөнд орсон одоо Мэйжигийн хувьсгал гээд 1800-аад оны сүүл 1900-аад оны ихээр энэ том Мэйжигийн хувьсгал гэж болоод энэ хаалттай байсан улс ч одоо ингээд нээлттэй болоод тэгээ Европ явж одоо инженерүүд тэр орчин үеийн шинжлэх ухаан гэдэг юмыг анх тэндээс л харсан байгаа даа байхгүй. Тэгээд энэ улсын менталити одоо энэ өөрчлөлттэй нэмийг юу дагуулуу гэдээ эргээд ингээд бодоход яг одоогоороо шүүмжлээд харвал янз бүрийн тэр бас нэг коллективизмын шин чанартай юмнууд байна. Яалтчгүй нөө суур уламжлал нь тийм учраас. Тэгвэл эднэрийн энэ хөгжил дэвшлийг нь дагуулад байгаа эсвэл өнөөдрийн Япон хүн өөрийнхөө орон зай гэх юм уу энэ юм яаж олсон байна гэдгийг хараад байхад ердөөсөө шинжлэх ухаан байгаа даа. Тэгээ эдгээр мэдээж шашин нь байна, соёл нь байна, энэ тэрэг ингэж явж байгаа ч гэсэн яг өдөр тутам амьдарч байгаа одоо эдний тэр шашин соёл юм руу нэг олон оролцоод байхгүй мань мэд энэ төр бол тий тэр уламжлалын асуудал нь бол нэг халдаж орж ирдэг. Ер нь ихэвчлэн халдаж орж ирж байгаа юм ерөөсөө шинжлэх ухаан энэ байгалийн шинжлэх ухааны ойлголтууд одоо бидний мухар сүсгээр ярьдаг зүйлийг эдгээр шинжлэх ухаанаар тайлбарлаж байна. Тэгээ судалгаанууд маш их явагдаж байна. Тэрнийхээ тухай эдгээр маш их ярьж байна. Тэгээд дээр нь одоо тэр хай технологи, өндөр технологийн өөрчлөлтүүд одоо техник юунууд машин техникүүдийг одоо 6 сард нэг удаа байнга ренювал одоо өөрчлөлтүүд шинжилгээ хийж явж байгаа гэсэн ийм өөрчлөлтүүд байгаа байхгүй. Тэгэхээр саяны одоо энэ шишгний ярьж байгаа тэр одоо ухамсарын оюун санааны тэр том өөрчлөлт хувьсгал гэдэг нэг юмыг бид нар ер нь энэ японочдын жишээнээс одоо би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ерөөсөө энэ оюун санааны хувьсгалыг шинжлэх ухаан, судалгаа, энэ өндөр технологи энэ юм л дагуулж ирж энийг дамжуулж бид нар энэ өөрчлөлтөнд орж чадна. Тэрнээс биш одоо тий шашин яриад ч юм уу. За мэдээж яг улс төрийн үзэл бодол энэ бас амьдралтай хамт байгаа учраас энийг ярих нь зүйтэй байх. Гэхдээ ер нь гол түлхүүр болж орж ирэх юм шинжлэх ухаан юм уу технологи одоо ийм судалгаа энэ төрийг асар өргөн хийж чаддаг энэ төр болчихж бид нар бас энэ оюун санааны өөрчлөлтөнд орох юм болов уу гэсэн. Би энэ Япон талаас харахад бол надад тийж санагдчихэ. Яг зөв. Ерөөсөө угаасаа бид нар энэ нийгмийн өөрчлөлтийг үл эрдэм ном шинжлэх ухаан руу хандхаас зур аргагүй байгаа. Тэгээ энэ дэр нэг сонирхолтой зүйл түрүүнд бас ярьж байхад санагдлаа. Юу гэхээр одоо манай боловсролын тогтолцоо мэдээж сүүлийн 100 жил тэр хуучин Оросын системийг аваад ингээд тодорхой хэмжээнд явсан баг. Зүгээр маш энгийн зүйл дээр харагдаж байгаа байхгүй юу гэхээр маш тийм онол дээр суурилсан учир шалтгааныг бага тайлбарлсан тийм хэлбэрээр их явчихсан.
Гэтэл ч одоо энэ барууны энэ сургуулийн системүүдийг хараад бүр ийм 10 жилээс нь ахгуулаад тэр их сургууль тийшээгээ ярих тусмаа хичнээн гүнзгий онлын одоо том юм ярьж ирсэн ч гэсэн заавал учир шалтгаантай энийг яагаад хийж байгаа, юунд ашиглаж байгаа гэдгийг нь аюу тайлбарлаж тэндээсээ ургуулж өмнө явдаг. Одоо бид нар жишээ нь 10 жилд үзчихсэн ч юм уу их дээд сургуульд үзчихсэн математикийн хичээлүүд гэдэг чинь тэр математикийн хичээлүүдийг бол зүгээр л онлын талаас нь тайлбарлаад за одоо логарифм гэж юу юм математикийн тодорхой нэг жишээ нь хүрээгийн өөрөлт гэж юу юм гэдэг ч юм уу. Тэрийг ингээд зүгээр ингээд яг цэвэр математик он талаас нь тайлбартай явчихдаг. Тэр нь эргээд нөгөө хүмүүстэй сурахад их ойлгомжгүй, сурсан оноо нөгөөдгөө ашиглахад их хэцүү ийм болчихдог. Гэтэл яг ингээд энэ барууны тогтолцооны юмнууд харслаар гэсэн бүх юм яг ийм шалтгаан дээр суурилж явах. Энийг ийм юм дээр суурилж нийт юм ийм юмыг шийдэх гэж одоо магадгүй тэр дундад 100 эсвэл тэр Европын тэр зэрэг мандалтын үед гэдэг юм уу математикийн шинжлэх ухаан хөгжиж явах үед бүгд л яг нэг практикал амьдралаас ургасан ямар нэг асуудлыг шийдвэрлэх гээд тухайн нээлтүүд нь гараад ингээд цааш яваад гэсэн байна. Одоо орчин үед энэ хэмэл оюун ухаан, математик, компьютер, энэ квантум компьютерүүд нэг л тэгэхээр бүгд яг амьдралаас гарсан. Тэгэхээр энэ нэргүүлээд нөгөө энэ сургууль шинжлэх ухаан нь өөрөө бизнес рүүгээ амар хүчтэй орж ирдэг. Тэр нь айгүй хоорондоо уялдаа хүчтэй холбоотой. Харин азар одоо сая хэлж байгаа Япон, Солонгос гэдэг ч юм уу ийм улсууд руу бас яг энэ Европын энэ хэлбэр бас айгүй хүчтэй ороод сургуулийн тогтолцоо юм бас нэлээд сайжраа явсан юм шүү. Манай Монголын хувьд бол яг энэ хэлбэр рүү хурдан орох хэрэгтэй байна. Бид нар ингээд Монголын боловсролын тогтолцоог өөрчлөх тэнд байж байгаа хамгийн эхлээд тэр багш нарыг одоо заах арга зүйн шал өөр болгох тий. Хичээл зааж байгаа хичээлийнхаа бүх агуулгыг одоо цаад амьдралтайгаа холбож үздэг болгох гэдэг юм уу. Ингээд нэлээ их өөрчлөлт явж иж энэ нэргүүлээд нийгэмдээ жоохон буух байх. Үнэнд тийм бацар ер нь энд ихтэй сургуулиуд нар ч өөрөө ерөөсөө хүрээлэнгийн хэмжээний болцгоочихсон бүхэл бүтэн судалгааны ажил салбаруудыг бид нар суур одоо судалгаа юм авч явж байна. Тэгэхгүй одоо манай ч ингэж байгаа их сургууль бизнес хоёр бол ерөөсөө ямар ч уялдаа байхгүй ч манай ямар ч холбоо байхгүй. Бизнесийнхэн бол яг л нөгөө амар тийм практикал ямар тийм шинжлэх ухааны юм дээр суурилах, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч ажиллах тийм боломжууд ерөөсөө байхгүй. Сургууль уялдаа холбоо байхгүй. Тэгэл хоёр тусдаа систем явал сургуулиуд дээр хүмүүс төгсөөд гараад ирлээ тэр нь компаниуд ч юм уу бизнес руу ороод дахиад юмыг суралцаад ингээд хөгжиж явчих байхгүй. Гэтэл энд бол оноонд ч юм уу өндөр хөгжсөн орнууд бол тэр нь маш хамтын нэгт холбоотой аль нь биенийгээ маш хүчтэй нөхөж чаддаг. Ингээд хөгжил нь айгүй хурцсаад яваад өгч байгаа жишээтэй. Манайх бол яг иймэрхүү боловсролын хувьд ч айгүй томоохон өөрчлөлт хийж идэл жоохон яах бах л та. Гэхдээ яг энэ зүгээр ингээд тийм амархан бодлох нэлээд удаан үе шаттай тэмтэй явж байгаа л тэгэл аянда бах л гэж бодож байна. За Мига маань ажилтаа болчлоо. Одоо ингээд гарыг та нар сайхан ярилцаарай гэж байх шиг байна тийм Мига. Их баярлалаа Мига цаг гаргаад орж ирээд юм сайхан зүйл ярьж уншиж өгсөн. За тэгээ дараагийн 7 хоногт уулзцгаая тий. Тэгээ дараа 7 хоногийн 2 дахь өдөр Улаанбаатарын цагаар орой 10:30-аас дахиад үргэлжлүүлээд бараг дараа нь 2 бүлэг явчих гэж ах шиг тий. Их баярлалаа Мига. За зүгээрээ. За баярлалаа. Энэ дээр энэ номны англи хувилбар линкийг тавьчлаа шүү. Та нар сонирхвол За манайхан англи хэлтэй хүмүүс нь Amazon дээр сонсох хэлбэрээр татаж авч болж байна гэсэн үү? Тэгш болсон шүү.
сонирхож байгаа хүмүүс нь зэрэг. За үргэлжлүүлээд ярих боломжтой хүмүүс хэр байна? Наргил гадуур явж байна гэж байна. Сэдвээр өшөө ярилцах сонирхолтой хүмүүс байна уу? Хэрэв байхгүй бол бичлэгтээ эн чинь өрөөгөө хаагаад тэг бичлэгийг үлдээчихвэл гол юм нь бараг үлдээд зүгээр юм шиг санагдаж байна. Юу гэж бодож байна даа? Тэгээ. Бат. Тийм. Ааха. За тэгвэл бичлэгээ сайхан гээ үлдээчих да бүгдээрээ. Тэгээ орж ир